Бидний амьдрал ерөөсөө л эерэг сүрэг зүйлийн хосол байдаг. Бидний хүсдгээр зөвхөн эерэг зүйл болдог амьдралыг байдгүй. Заавал сүрэг зүйлүүд явагдана. Тэгэхээр тэр сүрэг зүйлийг угаасаа л байхгүй болохгүй юм чинь тэр сүрэг зүйлтэй бид нар эвтэхнэр амьдрч сурах хэрэгтэй. Тэгвэл тэрийг эдний ганцхан арга нь бид нар зүгээр л харах өнцгөө л өөрчлөх арга. Тэр сүрэг зүйлийг орчуулж хэлж байгаа байдлаа л өөрчлөх арга л байна. Намайг сонгоогүй биш. Би өөр чиглэлийг сонгож байгаа шүү. Энэ бүтээгүй биш. Би бүтээх өөр аргыг хайх нөхцөл бий болж байна гэх мэтэр харах өнцгөө өөрчлөөрэй. Тэгэх юм бол бидний амьдралд байгаа тэр сөрөг зүйлүүд рүү хандах хандлага маань ондоо болно. Учир нь болох арга маань амархан болно. Тэгээд том зургаараа бид нар урагшлах арга барил маань ч гэсэн хамаагүй дээр болно.